нийтийн тээврийн үйлчлэгээтэй холбоотой нийтийн тээврийн бодлогын газрын хяналт шалгалтын хэлцэлд ирүүлсэн санал гомдлын тоо мэдээг танилцуулъя. За 2025 оны 3 дугаар сарын байдлаар бол хяналт шалгалтын хэлцэлд нийт иргэдээс ирүүлсэн санал гомдлын хүрээнд 140 гомдол мэдээлэлд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцоо ажилласан байна. За үүнийг дэлгэрэнгүй танилцуулах юм бол тамхи татсан 127 зөрчил, зогсоол зогсоогүй 2, шаардлага биелүүлээгүй 3, зорчигчийн ая тухтай аюул өсөлтөө зорчих нөхцөлийг хангаагүй 3, утсаар ярьсан болон чиглэл маршрут зөрчсөн 3 ингээд нийт 140 зөрчил илэрсэн байна. За энэ бүх зөрчлүүдийг бол автобусанд суурилуулсан хяналтын камераар баталгаажуулан ингэж зөрчлийг шалган шийдвэрлэж байгаа. За 2025 оны 4-р сарын тоо мэдээллийг авч үзвэл 4-р сарын 27-ны байдлаар тамхи татсан зөрчил 116, зогсоол зогсоогүй зөрчил байхгүй байна. Шаардлага биелүүлээгүй 3, зорчигчийн ая тухтай аюул өсөлтөө зорчих нөхцөлийг хангаагүй 2, нийт 123 зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу хяналтын камерыг үндэслээд ингээд арга хэмжээ тооцсон байна.